Сайн уу? Өнөөдөр би та бүхэнд 2008 оны Бронсон гэдэг зэрлэг киноны тухай ярьж өгсөн. Шоронгийн тусгаарч хүрээнд Чарльз Бронсон хоёргуудын эрэлтэд бэлтгэж байгаагаар энэ кино эхлэх болно. Тэрээр чармаа нөхцөн бие ямар нэгэн тослог зүйлээр тосолсон байх бөгөөд толгоон дэх шалбарханаас нь цус шүүрч байлаа. Гэхдээ хоёргуудтай зодтолдох боломж гарч байхад энэ бүхэн түүний хувьд юу ч биш. Хоёргууд түүн рүү хизээж ганцаар ордоггүй байв. Одоо ч гэсэн хэд хэдэн хүн нэгэн зэрэг дайран орч ирлээ. Бронсон эцсийн хүртэл эсэргүүцсэн ч тэд түүнийг осоолзаад тулдаад дийлж чадав. Чарльз Бронсон гэх энэ хочийг авч Их Британий хамгийн алдартай хоригдол босгоос өмнө түүнийг Майкл Гордон Питерсон гэдэг байжээ. Майкл дундаж оржихтой энгийн гэр бүлд төрсөн хэдэж сургуульд байхасаас өөртөө зарим нэгэн хандлагыг нээж илрүүлсэн байна. Жишээлбэл хүчирхийлэлд дуржих болон алдар нэр төрөх хүсэл гэх мэт. Сургуулийн сурагч байхдаа Майкл багш нар болон бусад сурагчдыг зодох дуртай байсан ч үүнийхэн төлөө гистэн түүнийг хэн ч шийдэгдэхгүй байв. Майкл ажилд орохдоо каснаас хулгай хийж эхлэв. Харин цагдаа нар түүн дээр ирэхэд тэр тэдэн рүү нударгаа зангидан дайрчээ. 70-аад оны дундуур Майкл гэрлэж хүүхэдтэй болсон байна. Түүний гэр бүл ядуу амьдарч байсан тул тэрээр шуудангийн салбар дээрэмдэж мөнгөтэй босохоор шийджээ. Тэнд нэг их мөнгө байсангүй. Харин зэвсэсэн дээрэм хийснийхээ төлөө Майкл 7 жилийн хорих авав. Чүх хурал дээр ээж нь Майклыг 4 жилийн дараа сулжрагдана гэж амласан ч Майклд торны цаанд байх нь маш ихээр таалагдсан тул хоёргууд болон шоронгийн ажилчдыг зодож өөрийнхөө ялын хугацааг сонгох шийдвэр гаргалаа. Тэр бүр хоёргуудтай зодон өдөөхийн тулд шинэ ажилд сурахаас татгалзаж хоёргууд хүчээр сургах гээд эрэхт нь баяртайгаар зодолдог байв. Хоёргуудыг ирэхэд тэр тэднийг зодож өөрөө ч бас сайн өдөлдөг байлаа. Шорон доторх энэ үйлдэлийнхээ ачаар Майкл жинхэнэ утгаараа од болсон юм. Бусад хориглоод түүнээс айж бас хүндэлдэг байв. Шоронд зодоо хийхээс гадна тэр хэрэгтэй хүмүүстэй танилцсан юм. Тэрээр шөнийн клубын ирээдүйн эзнийг цайгаар дайрж байхдаа анх танилцжээ. Майклыг нэг шоронд дасахгүй байх, мөн хоёргуудад баг зэрэг амрах боломж олгохын тулд түүнийг байнга өөр тийш нь шилжүүлдэг байв. Очсон шинэ шорон бүртээ Майкл өмнөхтэйгээ яг адилхан басмад үйлдэл гаргадаг байлаа. Сонинууд түүний тухай бичиж эхэлсэн бөгөөд Майкл мөрөөдөл нь биеснийг ойлгов. Тэр алдартай болжээ. Гэвч шоронгийн хоёргуудын төвчээр барагдах үед Майклыг анхнаасаа л очих ёстой байсан газар зүүн буюу сэтгцэн эмнэлэг рүү илгээв. Энэ газар шоронгоос ялгаатай Майклд огтоос таалагдсангүй. Өвчтүүд нь нэг их нийтж биш, харин ажилтнууд нь түүнийг хүндэлдэггүй байлаа. Түүгээс ч барахгүй Майклын шүсийг ихээр ялгаруулж усны дутагдлалд оруулдаг элдв зүйл түүнд тарьдаг байв. Тэрээр эм уухаас бүр мөсөн татгалзжээ. Майкл түүнийг ямар нэгэн зүйл хийлгэхийн тулд хоёргууд нь зоддог дуртай шорондоо байсангүй. Сэтгцэн эмнэлэгт түүнийг зүгээр л хөдөлгөөнгүй болгож болчинд нь эм тарьдаг байв. Эмнэлэгт хэсэг хугацааг өнгөрөөсний дараа Майкл дуулууртай чимээгүй нэгэн болжээ. Түүнийг өвчнүүдэд зориулсан зохион байгуулдаг бүжигч сонирхлыг татсангүй. Майкл ганцхан зүйлийг л хүсэж байв. Энэ газраас аль болох хол зогтох. Тэгээд тэр төлөвлөгөө хэрэгжүүлж чадсан юм. Өөр эмнэлэг рүү шилжихийн тулд өвчнүүдийн нэгийг баг зэрэг боож унгаах хандлагатай байлаа. Тэр хүчингийн хэрэгээсээ босдох гээд өвчтөй болж жүжигсэн хүнийг боож унгасан юм. Гэвч Майклын хүссэн зүйл энэ биш байв. Энэ үйлдэлийн төлөө түүнийг шорон сув буцаана гэдэгтэр итгэлтэй байлаа. Гэвч шүүх түүнийг ямар ч мөрдөн байцаалтгүйгээр 26 жилийн турш ганцаарчлах өрөөнд галзуугийн эмнэлэгт хоржээ. Энэ газарт Майкл эд хөрөнгө эвдэн сүйтгэж эмх замбраагүй байдал үүсгэсэн нь галзуугийн эмнэлэгт мөнгөний ихээхэн гар цохирол учруулж байв. Ингээд түүнийг сэтгцэн хувьд эрүүл гэж үзээд 26 жил болохоос өмнө хугацаанаас өмнө суллахаар шийджээ. Сэтгцэн хувьд цоо эрүүл мэт болсон Майклыг өндөр настай эцэг ихэн тосож авч гэртээ авчин түүнд жижигхэн өрөө гагаж өгөв. Гэвч энэ өрөө Майклд огт таалагдсангүй. Түүнд хуучин ор, хуучин эд зүүсэн хэрэгтэй байлаа. Амьдралдаа ямар нэгэн зүйл өөрчлөхийн тулд Майкл авгах Жек рүүгээ яв. Түүний авгах маш олон хэрэгтэй хүмүүсийг таньдаг нэгэн байсан бөгөөд засварлын замд орсон дүүдэд туслах боломжтой байлаа. Авгах нь гэртээ Майклыг сайн ухтан авч коктейлоор дайлаад туслана гэж амлав. Авгах Жек Майклыг өөрийнхөө гэрт амьдруулахаар үлдээлээ. Майкл ахаасаа шоронд байхдаа нэлээд сайн харилцаатай байсан хуучин танилаа хаанаас олж болохыг мэдэж ав. Одоо тэр хүнд бие эмнэлүүлдэг газартаа илүү төстэй шөнийн клуб эзэмшдэг болсон байлаа. Харин түүнд Майклд хийх ажил байв. Майкл зөвхөн хүмүүсийн нүүрлөө нударгаараа дисхийг л мэддэг байсан бөгөөд яг тийм ажлыг найз нь түүнд олж өгчээ.
Тэрээр мөн нэрээ илүү сүрлэг айдас төрүүлэм нэрээр сольхыг зөвлөсөн байна. Учир нь Майкл Питерсон гэдэг нэрээр рингэн дээр гарах нь нэг л сүрггүй байлаа. Яг энэ мөчөд Чарльз Бронсон мэндэлсэн юм. Майкл тухайн үед дэлгэцнээ гязарцаж, догшин хэсцгий аимшигт эсрэг дүрийг бүтээж байсан бодит жүжигчний нэрийг нууц нэрээ болгон авсан нь энэ юм. Майкл Эллисон гих бүсгүйтэй хамт амьдрах болов. Тэр найз залуутай байсан ч энэ нь Майклд нэг их хамаатай байсангүй. Майклийн найз нь түүнийг хууль бус тулаанд оруулдаг байсан бөгөөд үзэгчдийн сэтгэл тоногшохын тулд Майклаас онцгой зүйлүүдийг шаарддаг байлаа. Тэрээр өрсөлдөгч рүүгээ шээж нэгэн зэрэг хоёр хүнтэй тусалдаж твч байтугай зодоонч нохойтой хүртэл зодод тоосдог байв. Үүнийхээ төлөө Майкл дайдгүй мөнгө олж эхэлжээ. Гэхдээ Эллисонд бүгж авч өгөх хэмжээний тийм их хангалттай биш байв. Тэр бүсгүйд хайртайгаа ичээсэн ч бүсгүй өөр хүнд хайртай босхийг мэдээд тэр үнэт эдлийн дэлгүүрт орж лангуун дээр байсан таалагдсан бүгжээ шууд л аваад гасжээ. Гэвч Эллисон бэлгийг нь үнэлсэнгүй. Тэрээр найз залуутайгаа гэрлэх гэж байгаагаа хэлжээ. Үнэт эдлийн дэлгүүрийг дээрэмдсэн хиндүүжээ Майклыг дахин шоронд хорив. Тэрээр хорих газар руугаа баяртайгаар буцаж очив юм. Учир нь тэнд тэр алтартны хэмжээнд байсаар байлаа. Майкл эргчлөөтэй ердөө 69 хоногийг өнгөрүүлсэн байна. Түүнийг шоронгийн дарга дээр авчирхад дарга нь энэхүү алдартай хоригдлыг анхааралтай авав. Шоронгийн дарга Майклийн амьдралыг анхааралтай ажиглах болно. Энэ байдал Майклд таалагдсангүй. Энэ газарт байхын түнд маш хурдан өдөртөө санагдаж эхлэх бөгөөд торны цаана байх хугацаагаа илүү сонирхолтой болгохоор шийдэв. Майклийн өрөөнд номын сангийн ажилтан ном барьж орж ирэхэд Бронсон түүнийг барьцаалжээ. Энэ тухайга тэр даруй хойгуудад мэдэгдэхэд түүнд утас авчирж өгсөн бөгөөд утасны цаана шоронгийн дарга байлаа. Майкл хэрэгтэй зүйлээ авахгүй бол номын санчийг ална гэж түүнд сүрдүүлв. Харин түүний хүссэн ганц зүйл нь бол сайхан нанжилтаг байлаа. Үүнийг шоронгийн дарга харин ч нэг хангаж чадах хүсэл байсан юм. Бронсонд юу хэрэгтэй байгаа талаар тодорхой хариулт аваагүй дарга түүний өрөөрөө хоригдлыг гүйүүлж өгөхөөр зэвсэгсэн хойгуудыг явуулсав. Сэтгцэн эмнэлгийн эмчнэр юу ч гэж хэлж байсан. Майкл ч бас тэнийг биш байлаа. Одоо зочид ирнэ гэдгийг тэр мэдэж байсан тул тэднийг хүлээн авахд бэлдэв. Өрөөний найрсаг эзний ёсоор тэрээр үзэмжтэй харагдах ёстой шүү дээ. Бронсон чармаа нүцгэж өрсөлдөгчдөө баригдахгүй тулд бие тосоор тослов. Мөн номын санчаар нуруугаа тослуулад зочдоо гараа дэлгэн найрсгаар угтан авлаа. Хойгууд ч түнд өөртөө үлдсэнгүй. Тэд шоронгийн бүхий л дүрмийн дагуу Бронсныг ёстой нэг сайн гихчин мэлаж өгөв. Энэхүү зодуурын дараа хамгаалтын албаны дарга Майкл дээр ирлээ. Тэрээр хэрв Бронсон ингэж авирлахаа бошихгүй бол тэр чигээрээ шоронд өхнө гэдгийг хатуу сануусав. Даргын хэлсэн үг Майклд хэсэг хугацаанд чимээгүй байх хангалттай шалтгаан болж чаджээ. Тусгаар хөрөнд байх хугацаа дууссан дараа Майкл шоронгийн урлагийн дугуйланд явж эхлэв. Тэр бүх хил дүрслэг урлагийн авьяасаач нээн илрүүлжээ. Майклийн зургууд маш өвөрмөц байлаа. Гисэн хэдий ч энэ нь урлагийн дугуйлангийн багшийн сонирхлыг ихэд татав. Энэ хүний урамшуулал дэмжлэгийн ачаар Бронсон үргэлжлүүлэн зурсаар байлаа. Дугуйлангийн багш бүр Майклийн зургуудыг шоронгийн даргад өгүүлэхийг оролдожээ. Тэрээр Бронсныг хугацаанаас нь өмнө сулшигтахад нь туслахыг хүссэн юм. Даанч хоригдлын уран бүтээр шоронгийн дарнаас сэтгэлийг огт хөдлөсөнгүй. Нөгөөх нь хахыг ч хүссэнгүй дараа үзийгээд явуулсав. Хэрэв Майкл томоотой байж хичээлдээ үргэлжлүүлэн суувал удахгүй сулшигдах боломжтой гэдгийг дугуйлангийн багш түүнд ойлгуулв. Гэвч Майкл бусдад адил сулшигдахыг хүлээдэг хоригдол биш байлаа. Үнэхээр сулшигдаж магадгүйг ойлгосон Бронсон хуучин зуршил руугаа эргэн орсоо. Гэхдээ энэ удаад тэр өөрийгөө уран бүтээлч талаас нь харуулжээ. Дугуйлангийн багшийг түүнд цай бэлдэж өгөх хооронд Майкл түүнийг барьж аван хүлчгэв. Бронсон өөрөө дахин чармаа нүцгэж бие хар будгаар будан нүдний шил малгай өмсөд хойгуудыг хүлээж эхэлсэн юм. Шоронгийн дарга ирэхэд Майкл өөрт нь зориулж хөгжим тавихыг шаардлаа. Уямлаг хөгжмийн аянд баясанга Бронсон уран бүтээлээ төөрөөж эхлэв. Тэрээр барьцаалагдсан хүний нүрийг бодож зохин дээр нь нүд зураад тосгоо дээр нь өөрийнхөө малгайг углав. Хохирогчоор тоглосож байгаад өөдх үедээ Майкл хойгуудыг оруулж тэдэнтэй зодтолтонгоо биеийнхээ чилэг сакра гаргаж авсан юм. Зодоо маш ширүүн болсон бөгөөд үүний дараа Бронсон хизээч сулсагдахгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй болжээ. Эцсийн дүндээ шорон Майкл Питерсны бүх хүслийг биелүүлсэн юм. Тэрээр Чарльз Бронсон гэх нууц нэрээрээ артаршиж зодтолдох цангаагаа тогтмол тайлдаг байв. Түүний тухай энэхүү киног бүтээх үед Майкл шоронд 34 жилийг өнгөрүүлсэн байсан бөгөөд үүний 30 жилийг нь ганцаарчлан 20 өрөөнд өнгөрүүлжээ. Түүний сулсагдах хугацаа өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Чарльз Бронсныг одоо хэрн Их Британий хамгийн хэрэгцгий бөгөөд алдартай хоригдол хэмээн үздэг ба одоо хэрн шоронд амьд мэд байгаа бодит үе юм.
Өнөөдөртөө ингээд дууслаа. Хэрв танд манай бисвүүд таалагдж байвал сувагт бүртгүүлж лайк дараарай.